чин үнэний Баатар. Дан алдан нар буулзуулан айлдан оо. Чихнэн айлгууд чимэгэд арвин өгсийг айлдаж цогцомахан биеийн бэр тэнхийг хүчжүүлж бодол оюун санааг оройтон хүртэл таньж бодмахан биеийн бүхэл эрдэм чадал хийх үйл хөдөлгөөн үйлдэл бүрийг таньж хөрс талтан дэлхийд заларч буусан түүхтэй харын ухааныг 10 хавартаа сурн таньж цагааны ухааныг 20 хавартаа тайлан мэдж арга билгэн ухааныг алд биедэн хосолуулж амилуулж эрчилж сурсан арвин түүхтэй буурал билээ. Хогоманхан тэнгэрийн хур усан борог хурлуулан шаагуулан баж хөрсtöд анх мэндэлж хөгө тэнгэрт мордохтон шимт их хурыг хуйлруулан байж одсон хүчит нэгэн өвгөн билээ. Нуудан дэл харагдаж гарта баригдахгүй зүйлсийг нэвт таньж мэдж суралцж хийж явсан. Болохгүй гэсэн бүхнийг болгож нэгэнтэн зохицолж бүтэхгүй гэсэн бүхнийг бүтээж нэгэнтэн төөрөвж санаагүй сэдээгүй бүхнийг нарт хорвоо дэлхийд саадгүй бий болгож үүссэн дүүргсэн чадалтай. Тэмэг нэгэн учаар үнэний их ухааныг тоост хорвоод оршиходоо данж ухаж дүүргээд хөрс талтан дэлхийгээс хөх тэнгэртэн дэвшихтэй номтын их тэнгэртэн үйл хэргийг залгаж номын их үйлэндэн чиглэж нэгэнтэн зэгцэрч одод тэнгэр өөдөн одож зөргөлсөн түүхтэй орчлон хорвоо дэлхийгээс дүүлэн ниссэн мучигтай. Далдын их хүчин орчлон ертөнцийн үнэн давхар тэрэл бүхнийг даамайсан хослуулж өвгдийн их сургаалын үнэн болохыг нь баталж худал хэмээгдсэн зүйлсч үнэн байхыг таниулж үнэний үн цэнийг үнэлж баршгүй ачийг үйлдэн мэдүүлж таниулсан үнэн түүхтэй билээ. Орой дээрх тэргүүндэн алга дарам зэвсгүүдийг оршоож нэгэнтэн залж амилуулж гойсон бэлээ. 3 зүгийн бэлэгдэл 3 дахир дөлийг нь гагнаж нэгэнтэн бэлэгдсэн гайхам оройтой бэлээ. Элдв ган томор этэргэлийг эдэлж эрчилж хөө хуйгаан зэр зэвсгэрэн гойж дачин удмын хан далай мэдүүлгийг залгуулахтан дархан ухаанаар бүтсэн хөө хуйгийг хэрэгэлсэн. Тэрэгүн одоо тэмүүлж мөнхөд орших гоёлон томон янзын хэрэглэлийг өөртөө шингээсэн бэлээ. Бунан олон янзын ган хуйг дуулгыг бэлдэж зэхэж эдэлж нэгэн явсан түүхтэй. Томон олон гархиудыг холбон хэлхэж байж төгөлдрөхөө хуйгийг урлаж бүтээсэн түүхтэй. Төгс дайчин Баатрин хөө хуйгны гадуур танан цагаан өнгийн хуйг дээлтэн бэлээ. Эрчөнийн арсаар эмжэрийг нь бүтээсэн элдв янзын гоёл чимэглэл зүүсгэл үгүй цулгүй нэгэн цагаан хөө хуйгатай бэлээ. Завчилдаг дан тулаан дөмсөж явсан түүхтэй. Ганган дэгжин тэрл хуйг дээлийн гадуур 3-аар давхарлаж гөрсөн сурам бүстэй бэлээ. Гурамсалж гөрсөн энэл сурам бүс нь гайт бэрхийг дарахад дэмнэх дашуур болж дайтх тулалдах цагт дайны хөл өөмэнд
дайчин зэвсэг болон хэрэглэгдэж явсан түүхтэй. Дайчин их удмын шандас хурдан хүлэг дэлсүүлээ хүрсэн танан цагаан азаргатай унлага болсон хүлэг танан цагаан азаргатайгаан угтсан арвин үүлийг дүүргээд гарсан түүхтэй. Шандас хурдан танан цагаан хүлгээр шамдан байж үйлсэн саадгүй дүүргэж явсан. Хөхөмөхө тэнгэртэн хурж дэвшитлэн шогшход хайны болсон хүлэг хүчит нэгэн унлага байлээ. Хар сулдны хүчийг харж нэгэн дээдлэх вэз. Хослон соотох жихэн гэл баран толботой. Тал дундуур гүйсэн ч сортолцох хоёр жихэн арга бэлгийн тэнцлийг бэлэгдэн байж өгөөлөх вэз. Агуу шидэж чадалт эктрэн солбох жихтэй авхаалж шандас бүрдсэн аранзал хүлэгтэй бэлээ. Хөрстийг бомбордог туурайн танан цагаан бэлээ. Хөхөлдөл сүүлэн танан цагаан бэлээ. Алтан мөнгөн эрднэр тоног товроо хийж. Айлу бүхийлүүл дан нүүдэл бүхэнд оноол түүргэм бардам гүйцэтгэж явсан онцгой чадалт бүрдсэн эрдэнэт хүлэг бэлээ үр. Тоонод цагаан гэрийн хос хоёр баг нь мэдээ. Төгөлдөр хаад хаддын удам заяаг залгасан. Ухааралт сургаал үгсийг төмөн олонд дэлгэрүүлсэн. Ухааны эхийг өвлсөн уужуу жаягч хатам буй. Бороо зөв хоёрыг нь ялган байж харуулсан. Бороо зуруу замыг нь засан байж таниулсан. Ходол ба үнэний шалгуурт их дэнсийг нь хүмүүн бийдэн мэдрүүлсэн чадалт бүлэн буйзаа. Арван сайхан үрстэн буйзаа, амин хайртай үрстэн буйзаа. Таван төгөлдөр гоо хатан сайхан үрстэй билээ. Таван баатар зүрэгт хүчрэг дайчин үрстэй билээ. Цохол жинэл 10 цэгт сайхан үрсийг чиглүүлж үнэн худлыг дэнслэх ухаанд сургаж жайг ном засгалвын их ухааныг өвлүүлж засаг төрийн үйлэнд залж үрсээ зүтүүлсэн байлаа. Дан бүхэн дорж дайдж тулдж явхада дайчин олон зэвсэг сэлэм жад тэргүүтэн дэлсэг дашуур бугуйлаар дайдах хэрдэмд даамай нэгэн сурж дааттай эзэмшсэн байлээ. Дархан цолоо мандуулсан дайны хэшид даамай хүч чадал дааттай эрдэм болбоос хөрсталтэн дэлхийд оршин буй бүхний худал үнэн хоёрыг хуудуугүй ялган таниулж зөв шудраг бүхний зүйтэй үнэнийг мэдүүлж залхаг муу дайсны атхаг санаа бодлыг даяар олонд төмөнд дэлгэн таниулж дайн үсэх болсны үнэн мөн очгийг твэдэлхий даяар зарлаж явсан түүхтэй. Төмөн олон ардад таниулж явсан мөртэй. Арга ба бэлгийн хоёр их ухааныг алдуур хааргүй бат бөхөр айлсан хослуулж дайн тулам бүхэнд дайдж тулдж явсан дутуугүй хатуу үнэнийг дундуургүй чин үнэнийг алд бийдэн мэдрэгдэл анса мэлмэдэн үзэгдэл амин сүнсэндэн суутал айлдж харуулсан түүхтэй. Устан дайсан бүхнийг анан отон байж өслөг хар санаа өвөрлөж нэгэнтэй эрэхэдэн махан минэлэ биеийн хос мэлми явгаараа машад сэргийг сонорт хоёр жихээрэн
Алдаг мөн баярын ажим байж гэрхэ тандаж магадлан байж сайтар шалгаж мадаггүй нэгэн таньж явсан түүхтэй. Чин үнэний их ухаандор сүгдэж чиглэн дөтөлж ирэх хар мө бүхнийг өстөн дайсан босармаг үйлтэн бүхнийг өөрийн махан баярын харж шалгаж байж дайчин олон баатруудадан давхар бас сонирдуулж дамжуулж айлтаж явсан даамай нэгэн учиг буй. Хөнөөтөнд эндж шаргацсан үед хүмүүн махан бие өөрөөр нь дэтгэн ангааж энгэл махан биеийн эмтэрж зүсэгдсэн хэсгийг эдээр шарах элдв бэртэл гимтэлийг эд эсийг нийлүүлж эвлүүлж тогтоом барьж эдгэж эмнэж энэрч домнож байлаа. Бүлэн цус урсгаж эндэж шарахталаа гэхэд бүлгэрж асгар хан зогстол шүд зун төвчж ангааж эдгэж явсан арвин олон түүхтэй. Анж шархан эдгэхгүй өгдөрч удахаар болоо. Домын их чадалтай дайчин олон андуударан домнуулж эдгэж явсан дурсамжт нэгэн түүхтэй. Чин агууны их ухаанна болбоос чанад ариун үнэний их эрдэм нь болбоос худал үнэний хатуу шалгуурыг давж хөхмөнх тэнгэрийн хатуу хажир үнэнийг бэлэг болоод аргын хос их ухаанаар бүтэм бий болгосон бахтам нэгэн түүхтэй. Дүүргэж аливаа үлийг дутуугүй зөвүүлдэхэд дууссан дууссаныг тандж мэдхээс нааш цэгцэрсэн цэгцэрснийг хянаж амгадлахаас нааш чин үнэн төгсөрж дүүрэгүйг хэмээн тунгаж явлаа. Алив үйлсэ бүхнийг өөрийн оюун бодол амин эрч хүчээр бүтээж явсан түүхтэй. Орчлон хорвоо дэлхийд байхгүй гэгдэх зүйлсийг оршин буйг нь баталтал оршихын ёсыг таньтал худал ба үнэний зааг ялгааг баттган хамаг ард олонны хүмүүн бийд мэдрэгтдэл оюун бодол тархинд нь ухуулж таниулж оройд нь ортол чин үнэнийг нотолж явсан түүхтэй. Дайсан олноо дарсан даамай үнэнийг шалгаж давхар ам дамжих дэгс үгсийг дэнсэлж худал үнэн хоёрын ховршгүй заагаар алхуулж хөхө тэнгэрийн таалалд хөргөж сонирдуулдаг бэлээ. Орнох дайн тулам болоод өнгөрлөө гэхэд өстөн дайсна өвдөглөн дарсан гэж үзвэл Олон мөрийг нь мөшгөн сайтар уудлан нягталж үнэн ба худлыг зааглан нэгэнтэн салгаж бүрэн дүүрэн гүйцэж дарагдж мөхсөн байвал баттай үнэн хэмээн айлдж явсан түүхтэй. Орчлон хорвоо дэлхийн оюунтай үрсийн нүдэнд оршож хүмүүн биеэрэн онцолж бүтээх нь юу байна вэ? Үрс балчруу та нарын үйлдэж нотлох нь юу байна вэ? Ухаанд балчир үрсийн онож үлдэх нь юу байна вэ? Тэр бүх зүйлсийг чин үнэний ухаандор цэгцлэн бий болгож зогцлон бүтээж болно. Үнэн хэмээхийг үзүүлж баталж ил байвал үлдэж болохгүй зүйл үгүй билээ хорвоод. Чин үнэний ухааныг түмэн олон янзын чандын их учгаар чамбай тайлж болно. Цэгцтэй түмэн учиг нэгдэн нийлж байж цогц чин үнэн бүрэлдэм бий болдог юм. Хоснуудын үзэгдэх хоёр жихэнд сонсогдох хамарт цоргон үнэрдэх хэл аманд амтагдах
халуун байд мэдрэг гэдэг хоёр гарт тэмдрэгдэх гээд хураасан энэ бүхэн нь хуйтай нэгэн учинда. Үүнээс цааш өртөөлсөн бомон олон учиг бий. Үнэнийг машид тодлого томон олон үйл бий. Ямар үгс шалгарч үнэн болох нь батлагдаж ялгарч чин үнд нийцэж буй танигдаж цэгцтэй чин үнэнээр тайларч буйг шийдэн цогц чин үнэн тунгаж бүхнийг дэнсэлэн үнэн хэмээх нь өөрөө хэл хаяа хязгааргүй үлэмж их далай мэт цэлэлцэн байд юм да. Хорвоо дэлхий ханаран эргэлдэж буй цагт хосгүй нарт орчлон хэдэд мөнх хэмээж наран саран одон найрсаж ээлжилхэн цагта нартын чин үнэн мохож хизээж мохохгүй. Жохомху ийм нэгэн учхаар өнөө цагт урс чин үнэнийг ямар ч үйлэнд ашиглаж болно. Хөхөмөхө тэнгэрийн ховтой үйл байсан ч чин чуу хажир гурван үнэнд нийцдэг юм. Хөрөсталтан дэлхийн аль үйл байсан ч чин чуу хажир гурван үнэнд нийлдэг юм. Хойвсож нэгэн тэнгэрнөх далдын үс байсан ч чин чуу хажир гурван үнэнд цогцолдог юм. Балчир урс та нар махан биеэн тань. Бусдаас түрүүнд алд бие мэдэр. Чадал дурс та нарын цорын гогц энэ бид. Чин чуу хажир гурван үнэн нуугдум буй. Ур чиний махан биег чин үнэн гэж айлдээ. Ур чиний сүнсэн биег чуу үнэн хэмээж айлдээ. Ур чиний оюун бодол зөн их мэдрэхүйг учиглаж өвгөн би хажир үнэн гэж айлдээ. Хүний энэл алд цогц би чинь өөрөө хосгүй их гурван үнэн бийтэй юм бэлээ. Чин үнэний бий болох бодит энэ бийд чинь чин чуу хажир гурван үнэн цогцрон оршин буй. Урс махан бийдэн өвгдөн залж буулгах нь өгөөсгөж үл дийлэм хажир үнэн нь тэр буй. Урс махан биеэрийн үйл бүхнэн дүүргэж үйлдэж хөдөлж буйн чин үнэн тэр буй. Энэ л алда биеэрээ далдын зүйлсийг мэдэрч эрчим бүхнийг мэдэрч ялгаж таних нь хажир үнэн. Үнэн хэмээх чинь өөрөө үнэн л байдаг юм. Үлэмжийн хүчит чин чуу хажир гурван үнэнээ агуулдаг юм. Чин үнэний ухаанд нийцсэн их үлийг чанхатуу дайнаар дүүргэж дайтаж явлаа. Чин их үнэнд чиглэж нийцхийн цагтаа чигч оюун тэлэгдэж цэгц ухаан дэлгэгдэж боломгүй мэт зүйлсийг болгож дүүрэн үйлдэж болчмгүй хар дайснаа буулгаж дарсан түүхтэй. Улаан хоёр гараараа энэ л махан биеэрийн уулгалан тулалдаж явсан арвин түүхтэй үрсэмэн. Тулааны хэрдмийг махан биеэрэн сурч тулалдах их ухааныг алд биеэрэн таньж үйл бүхнэн дүүргэж үйлс бүхнэн гүйцээж урхооч тун залгуулсан үнэн түүхтэй билээ. Чин их үнэнийг энхэн нартад өгүүлэхдээ чуу хажир үнэнтэй хослуулан байж үйлддэг юм. Энэ дэлхийд дангаар чин үнэн цогцлобоос эдийг гагц шүдсэн ард олон үүсэн. Эви урстанар элдвэн олон зүйлсийг эргэцүүлж учрыг нь ололгүй цөтгөн байж хийдэг. Энэ л гинэн зангаараа үйлдэж оршоод байвал эцтэй үрс ердөн утсан хүгэлдэл болно. Чин үнэн дангаараа энэ ертөнцид ноёрох бос
Шин үнэн гагцаар энэ ертөнцид ноёло бос. Чаггүй олон балчууд өнөөдрөө л амьд үлдэж. Мөн хөдөрших өндөр их тэнгэргүй. Үли ялгах наран үгүй. Ус хождох саран үгүй. Үлэмж төгс төгөлдөр амин гэрэл гэгээгүй. Үргэлж дээлжлэн буй өдөр шөн үгүй. Зүгээр л эхээ сунаж амьд явж ууж идээд зовж шаналан байж энэ хоровоогоос үхэж одно. Урас байлчруу та нарт өдөр бүр харагдах. Оол ус ургамал мод хөрс шороон үгүй. Өтгөн мананд тоорж хаа хүрхээ мэдэхгүй. Үнчин дагта адил болон буй за байлчрууд. Чин үнний их ухаан замбад үл дэлгэрвэс юу болох вэ? Хөрсталтан дэлхийд хүмүүн балчир урс хөдөлж үйлдэх тэнхээгүй хилцэж дийлэх үйлсгүй бодлын ухаанаар харилцаж шидийн хүчээр дайтаж шидийн их ухаан далдын их ухаан суралцсан зэ харамуутай тэмцэж хөрстөлхийг хамгаалж хойчин урсыг бэлдэж гариг эрхсээр зорчовч байгалийн дуу чимээнээсөөр юу ч сонсогдохгүй бодит махан бэчн хүртэл үгүй болон арилж зөвхөн хүж чадал шид мэдлэгээр оршин за замилан хорвоо дэлхийд юу хүсснээ үйлдэм зэ урстанар хөдөл урстанар үйлд өөрийн махан биеийн өрсөж эхлээд тань хийж бүтээх бүхнийг чадах эсхэ мэд худал үнэний зааг хэмжүүр шалгуур дэнсийг хуурамгүй чин үнэнээр хамгийн түрүүнд тань махан энэ биеэр юуг хийж болохыг магдалж сайн хар машид сайн мэдэр андуурч та нар өөрсдийг хөдөлж байна гэж бодох юм алдан махан биеийн ашиглаж байна хэмээн энэ дүрх юм тордсон махан биеийн таньж мэд хөдлөг тэгвэс чин үн зурлцаж эхлэх нь тэр хийж буй үгэн үйлдэл болгож харуул худалгүй үн цэнийг нь үйллээр нь таниулчих хөрсталтан дэлхий дээр 3 үнэн байдгийг сана хосгүй 3 үнэнийг чин чуу хажир химээдэг онлын дэд болсон энэ л 3 үнэн оломлогдож эргэн тойронд мөнхөд оршиж байдаг юм үнэн хэмээхийн дэнс нь өндөр босготой байдаг үр тиймээс чин үнэнийг чуу хажиргүйгээр ухамгүй чин чуу үнэнээр хажир үнэнийг дөсөөлөмгүй чин чуу үнэн нь арга бэлэг гэсэн үг арга бэлэг хоёрын агуу хослолыг олсон нь алтан хажир үнэн аргагүй юм бэлээ үнэн гэдэг зүйл батлагдсан байх хэрэгтэй үзэгдэмгүй чуу үнэндж батлагдаж нотлогддог бэлээ худал үнэний дэнсийг хөх тэнгэрт шүүдэг дэнсийн их тэнгэрийнхэн хөхөргчд оршин буй тэрл дэнсийн тэнгэрийн тэнхэд үйс болбоос тэнгэрлэг 3 үнний алтан хэлхийг тэнцүүлж оломлож сүлжиж нэгтгсэн 3 үнний өчхийг онцруулж тогтом барихад дэмнэн үйлдэм буй тэмийн өчхөр үрс тэнгэрийн 3 үнний тасаршгүй алтан хэлхэнээс алдурж хэзээч мултрахгүй урс балчир бүхэнд 3 үнний дор орших эрдэм ухаа мэдлэг шид хүч зохицолном харин урс та нар энэ л 3 үннийг харьцуулж жохом алийг нь хурааж таньж мэдэж нарт хорвоо дэлхийд хөдлөшгүй үнэн хэмээхийг нотолж боловсрж дийлсэн эс дээснээс хамаарч эгэл жирийн хүмүүн далдын их шидэдний аль нь болохыг чинь андуугүй харуулна зэ
Урс та нар өөрсдөө үйлдэж хичээвээс энэ л 3 үнэний ивэл дор орших. Цогц 3 үнэний олимидын мөнхөд сөгдөх. Цэцэн эрдэм ухаан шид хүч чадал. Эргэх орчлонгийн хас эрчим оршихуй бүхний эгэлгүй гүнд нэвтэрч эргшээж өчхийг нь тайлах болно. Та ямар үлийг дүүргэж номтын тэнгэрийн баатар болсон бэ? Үнэний ухааныг таньсан учраас үйлдэж нартад оршоосон учраас худал үнэний алтан зааг нь хөрсд дэлхийд мөнхөд оршихыг хамаг олонд таниулсан учраас хариуцж бүхэнд мэдүүлсэн учраас хурлан шагах борон дундуур хөхөтэнгэртэн заларсан түүхтэй. Дан тулаанд чин үнэнийг таниулж давхар бас баталж явсан тул чин үнэний өвгөд их буурлууд зохиж энэ биеийг минь ивэм байж хийж бүтээсэн үйл бүхнийг минь хянаж нэгэнтэй цэгнэм байж дэвшүүлж дэлгэр хүчит номтын тэнгэрт нь гаргаж дайчин 33 баатруудын дунд чин үнэний чанад ухааныг өвлсөн чансат нэгэн баатар болгон суулгасан бэлээ. Та өөрсдөө захиж хэлэх үгэн айлдноо. Өнөө цагийн үрс залхуу юм да залхуу юм. Өнөө цагийн үрс эрх юм да эрх юм. Чин үнэн байдгийг энэ л махан биерэн чиглүүлж мэдүүлсэн мэдсэн өвгөн надад урс та нар үйлгүй залхуу харагдаж байна. Үйлдэж буйн бас болох үзэгдэж байна. Энэ л махан биеийн залхуурлыг давж гарваас үнэт нэгэн эрдэм өв болон буйза. Өөрөн өөртөг нь тэмцэж стилж чадваас үнэлж баршгүй ухаан тэр болон буйза. Хийсэн бүтээсэн таньсан зүйлгүйгээр хичээж ихээр хураасан эрдэмгүйгээр хөхөтэнгэртэн мордлон гэж эндүрнө. Хөхөтэнгэрт хүлээж авна хэмээн андуурно. Завсрын их тэнэмлэн ертөнцөд зад тийрээ тайх байлгүй үрсийг эдхээс өөрийг мэдэхгүй эдэж бүлээж ухахгүй юу эдэж буугаач танихгүй юуны тулд эдхээж очиглахгүй амар чунтах үедээ амгалан зүүд нойрондон амжиж өрнснийг алам арч юр мэдэхгүй Юг хийм буйн учаар унтаж буугаач мэдэхгүй эрвэх зүтгэл дутуу үрс та нар эд хэрэглийнхэн жочийг олохгүй юм. Хийж бүтээж буй зүйлийнхэн хэрэгцээ шаарлаг сонголтыг ухахгүй. Хэлж ярьж буй үгсийнхэн хариу дэнс үнэмэр үүлэгч гадарлахгүй. Дэндүү гинэн үрсэл оршоод байх юм. Дэлгэрүүлэх тарихгүй балчирсал хөлхөөд байх юм. Даалдын их ухаан чин хүртэл чин үнэнт нийцэж оршдог юм. Чин их үнэн чин өөрөө даалдын их ухаанд нийцэж оршдог юм. Үнэн химээж айлдах үрс хэдий олширсан ч үнэн химээж айлдах худал үгсэн олширч дээ. Үнэнийг үнээр нь хадгалж үлдэх үйлдэлээрээ түүнийг баталж дийлэх үлэмж чадал үрс үнэхээр цөөхөн юм да. Үнэний их ухаанд суралцтугай. Үнэн мөнд нийцэж оршсугай. Хэлсэн үг бүхнээ цэгнэн таньдугай. Хийсэн үйл үйлдэл бүрээ тунгацгаа үрс. Тунгацгаа.